За орой минь дээ. За уурга саплиментуудын талаар ярьж ирсэн өргөжлүүлэе гэж бодож байна. За өнөөдөр бол одоо амино BC2 талаар яриад энэ одоо юугаараа ялгаатай гэдгийг ярих гэж бодож байна. Тэгээд за юуны төрөнд уурганд бол одоо бас маш олон төрлийн амин хүчил орсон байдаг. Дээрээс нь одоо юу гэдэг нэмэлтээр тодорхой хэмжээний нүүрс ус те гэх мэтлэн бас нэмэлтүүд янз бүрийн юмнууд байдаг. За яагаад одоо уурганд амин хүчил байж хахад заавал одоо амино гэж байх хэрэгтэй юм бэ гэж бас бодож иж болно зарим хүмүүс. Тэгэхээр уурганд олон төрлийн амин хүчил ороод тэндээс одоо юу гэдэг нэг за жишээлбэл 10-аас 11 төрлийн амин хүчлүүд орсон энэ аминогийн бүтцийг аваад үзэхлээр мэдээж одоо нэг бүтээгдэхүүнд олон төрөл орсон, бага орсон хоёрын мэдээж бага орсонд нь доос нь бол илүү байгаа шүү дээ. Тэгэхээр амин хүчилгээд өшөө зүйлүүдийг одоо олныг нэмэхгүйгээр тодорхой бага саг зүйлүүдийг нэмээд 10-аас 11 төрлийн амин хүчлийг нэмээд амино гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ амино нь бол одоо хүний биед хэрэгтэй булчингийн нөхөн төлжилт тэ тэгээд орлогдох болон үрл орлогдох амин хүчлүүд бас багтсан байж байдаг. За тэгэнгүүт BC гээд одоо яг ямар учиртай юм бэ? BC гээд бас гараад ирж байгаа. BC нь болохоор энэ үл орлогдох амин хүчлүүдээс булчингийн нөхөн төлжилтэд булчинд одоо голлох нөлөө үзүүлэх 3 төрлийн амин хүчлийн салгаад авсан байна. Үл орлогдох гэдэг маань одоо гаднаас аавал нэмэлтээр авах ёстой амин хүчил гэсэн үг л дээ. Тэгээд литийн, эзолитийн, валин ч гэдэг юм. Энэ 3 төрлийн амин хүчлээс BC нь бол бүрдсэн байдаг. Тэгээ аминогоос ялгаатай нь бол бас урт гинжээ холбоогоор бол өөр байдаг. За тэгээ энгийн байдлаар л тайлбарлая гэж бодож байна л дээ. Тэгээд энэ BC нь болохоор бас онцлог зүйлүүд одоо их байгаа. Энэ нэг нь бол бусад саплимент бүтээгдэхүүнүүд дэлгэн дээр очиж задардаг байхад BC нь бол одоо булчинд очиж задардаг байгаа. Тэгэхээр одоо булчингийн дутагдaltaа туранхаач юм уу одоо юм ядардаг те мөн одоо илгэний өвчтэй, илгэний циррозтой, илгэний хатууралтай ч юм уу те иймэрхүү хүмүүс саплимент хэрэглэж болохгүй гэсэн заалттай хүмүүс бол BC-ийг эмчийн заавараар тодорхой тунгаар хэрэглэхэд бол зүгээр байдаг. Яагаад гэвэл илгэн дээр очиж задрахгүй, булчин дээр очиж задардаг ганцхан бүтээгдэхүүн учраас. За BC-ийг бол одоо тэр булчингийн дутагдалд орсон булчингийн нөхөн төлжилт зэрэгт бол хамгийн одоо хэрэгтэй 3 төрлийн амин хүчил байгаа шүү дээ. Энийг бол уухтаа одоо өлөн дээр ууж болно. Мөн одоо юу гэдэг амино давсаргаж ууж болно. За хоёулангийн уух ёстой мó яах ёстой гэдэг хүмүүс их асуудаг л да. Тэгэхээр уурагтайгаа авсаргаад аминогоо юу гэдэг 1 сар уугаад ч юм уу BC 1 сар уугаад явж болно. Мөн одоо боломжтой бол хоёулангийн уугаа явуулсан ч болно. Өглөөдөө BC-гээ уугаад тэгээд бэлтгэлийн дундуур аминогоо уудаг ч юм уу те. Тэгээд бэлтгэлийн төгсгөлд уургаа уудаг ч юм уу иймэрхүү байдлаар ууж болно. Тэгэхээр ер нь бол саплимент бүтээгдэхүүнүүдийг заавал одоо туршлагатай тамирчид болон удаан хийсэн хүмүүс бол заавал гэсэн одоо тэдний цаг хугацаанд уурах гэсэн юм баггүй. Мэдээж дээр нь заавар дооц нь байгаа. Тэрийг хэтрүүлж болохгүй. Амино BC2-ыг нэг халбарыг уунаа гэсэн бол нэг халбарыг ууж явах хэрэгтэй. Уургийг одоо юу гэдэг дээдлийн дооц нь 3 халбар гэсэн бол одоо 3 халбар ууж явах хэрэгтэй. Гэхдээ аль цаг үед уuna гэдгээ зорилгоосоо шалтгаалаад мөн одоо тухайн өдрийн хоолтын нөхцөл байдлаас шалтгаалаад бол аль цаг үед хэрэглэж ууж болдог шүү. Жишээлбэл одоо бэлтгэл хийхээ өмнө хоол идэж амжихгүй бол одоо уургаа уучаад бэлтгэлийн дараа бас уургаа ууж болно. Яагаад гэвэл бэлтгэлийг хийхээ өмнө одоо нэг цагаас цаг 30 минутын өмнө хоол хичээлийн дүүл идсэн бол бэлтгэл хийж явах одоо явц чинь нүүрс ус болон энерги их үүсвэрүүд чинь яг тэр бэлтгэл хийж байгаа цаг хугацаанд зарцуулагдаад шингэл бүх процессүүд нь болоод дуусна. Тэгээд бэлтгэлийн дараа булчиндаа маш хурдан хугацаанд одоо шимт хичээлийг өгөх шаардлагатай болдог. Ингэх юм бол одоо V уургаа уучих юм бол V уургач бол маш хурдан задардаг байгаа. За хоол хичээлийн зүйл бол одоо процессын үед бол амаар ажиллагдаа тий одоо хоолоогоор дамжаа тэгээ юу гэдэг нарийн бүдүүн гэдсээр дамжаа тэгээд салстууд нь одоо витамин амин дэмнүүдийн ингээд авдаг ч юм уу иймэрхүү үйлдвэрлэл бол явагдаж байгаа шүү дээ. За уураг саплимент гэдэг маань боловсруулсан бүтээгдэхүүн учраас 2-5 хоол идэх хэмжээний тэр уургийг чинь за яг 1-5 байсан ч яг
ийм жижигхэн 30 грамын халбаханд бүгдийг багтаацсан боловсруулсан бүтээгдэхүүн учраас шингэн байдлаар таны биед ороод ингээ маш хурдан задарч байгаа байхгүй юу? Булчин тижэл болоод очиж гэнэ гэсэн үг байхгүй юу? Тэнгуудаа дасгал хөдөлгөөн хийгээд тэр одоо гимтсэн өлссөн энэ булчинг шим тижээлээр хангахад хурдан задардаг юмнуудыг ууж хэрэглээд бол таны булчин одоо хурдан сэргэлт өгнө л гэсэн үг. Хоол тижээлийн зүйл идэхэд бол боловсруулалт явагдана шүү дээ мэдээж. Тэгэхээр саплиментууд ч юм бол үүгээрээ ялгаатай. За тэгээд бусад одоо юу гэдэг бүтээгдэхүүнээс онцлог зүйл нь бол ингээ боловсруулсан гэхдээ хоолыг орлохгүй. Хоолныхоо дундуур те одоо хоол идчихэд хэрвээ ингээ саплиментууд уурга уух юм бол бас тэр чинь хоолноос уурга авцсан дахиад уурга давхар авах болж шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь зайтай хэрэгэлдэг. Хоолноосоо зайтай хэрэгэлдэг байгаа шүү. За тэгээд